Микэн зөвлөхийг. За та манай микийг шидчих үзтээ. Баар дээр стресс ихтэй байна уу? Яагаад ч тэр мик шидэв? Одоо яа тэ тэгэл нөхцлөлөө тайлбарлсан шүү дээ өгнө. Сэтгүүлч нарт ярьслаа өмөрг байна гэд. Тэгэл тиймэрхүү юм болсон. Ер нь харин Нямбатар дараах та хоёр ч юм жоо сэтгүүлчдийг орд үзээд байгаа юм шиг харагдаад байдаг. Уу хамгийн нээлттэй байдаг шүү дээ. Ингээ мэдээлэл өгдөг. Тэгээ бас заримдаа ингээ мэдээлэл өгөх болцоогүй үед байна. Хүний биед ингээ зөвшөөрлөгөөр микээ шууд ингээл зүгээл. Чи өөрөө хурж болохгүй шүү дээ хүний биед. Хин байхаас улмаар. Хүүхдийн дуу хүртэл байгаа зү. Хүний биед хурж болохгүй, алдаж болохгүй. Би сая зөвшөөрөл авч байгаа зүгсэн тий. За. За хэлээ. Хөрг имэн үзүүлж байна. Та ойрд зодоо хийгээд байгаа сурагтай. Зодоо хийсэн үү? Зодоо ингэж хэлмэрг байна уу? Яг уу аргагүй хамгаалт буюу өөрийнхөө амнаас эрүүл мэндийг л хамгаалсан. Юунаас болчихсон бэл тоо? Уг нь ингээ хуулийн байгууллага тэр бичлэгсчгийн ил болгочихсоо гэж боддог. Яг үнийг хэлээд. Би одоо ийм юм яриа сууж байгаа нь бас их утгагүй л байна. Яг нүгэн дэлгэд. Ерөнхий сайд зандаа шатрыг огцруулах гарын усыг цуглуулсан. Энэ улс төрийн үйл явдалтай холбоотой байх магадaltaй юу? Ер нь холбоотой шүү дээ. Ерөнхий сайдыг засгийн газрыг огцруулах санал гаргаснаас хойш бол одоо байнгын л юмд дам шахалтанд байна. Энэ аптек гэрээнүүдийг хэн байгуулагддаг чиглэл шийдвэр өгöd байгаа юм бэ гэдэг зүйлийг ил болгоё гэсэн эцэг хэлцүүлэг дээр хассан. Тэгээ дарамт шахалт ер нь удаа дараа олон ирсэн гэж чинь шантарч байна. Гэр орноос гарын хавцаа орчин одоо мэддэм үү яа тий албаар ирээд ингээд хүүхдүүд байх чинь хаалга үүдийн бүр ингээд хүчтэй балбаад хонгийн дараа зэрэгцүүлж балбаад тийм юм болж байна. Болж байна. Тэгээ хүүхдүүд бүр айгаад. Хоёр нь улс төрийн томоохон зодоонд амар висгалын дараа Нямбатар гэж хүмүүсийг одоо хүмүүсийн талд энэ гал руу орсон л доо. Эргээд одоо тэр хоёрын зүгээс тэр хоёр хайчин гэж байх уу? Хамгаалалт үзүүлнэ гэж байх уу? Би яг тэр хоёрын талд ороогүй шүү дээ. Би парламентын талд л орсон. Амнаатын хүндлэлт хөтлүүлсэн гэсэн үг үстэй. Нөгөө багш эмчнэрийн цалин нэм хөнгө чинь тэнд л алдагдсан гэсэн үг шүү дээ. Төсөв харин дутсан шүү дээ. Та харин ер нь жоохон зөөлрсөн байна уу юу? Үгүй би одоо байгаа гарал шүү дээ. Зөөлрнө гэдэг ямар утгаар хэлээд байна? Бизнес эрхлэгч та санхүүгийн эргэлтийн зээлээ NetPay-ээр санхүүжүүлээрэй. NetPay бизнесээ тэлэх боломж бий. Үзэгч та бүхнийхээ өдрийн амгалан айлтгахыг өрөг нэвтрүүлгийн ээлжид шин дугаар эхлэж байна. Бид энэ удаа улсын хурлын гишүүн сайн зоригтой ярилцгаар ураад байна. За сайхан урьж байна уу та? Сайхан та сайхан урьж байна бас үзэгчтэй. Энэ өдрийн мэнд хүргэе. Хурлах хүлээн авсанд баярлалаа. За баярлалаа. Урьсан тус баярлалаа. Та ер нь ойр дууртай байгаа шүү. Яриа өгөхгүйгээд. Харин бол өгч байгаа тэгээ бас чим бас зарим тохиолдолд бас өгөх болцоогүй юу бас байна. За энэ хаврын одоо чуулган энэ хаврын улс төр нэлээд ширүүн явах шинжтэй байна. Олон үйл явдлуудаас хамгийн анхааралтай байгаа асуудал бол ерөнхийлөгчийн өргөн барьсан улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл та нарыг нэлээд ацсан шалаанд оруулаад байна уу гэж харагдаад байна л да. Энэ дээр та ер нь ямар байр суурьтай байгаа вэ? Гэхдээ яг хоо энэ их ацсан шалаач гэж бас бодохгүй бол байна. Зүгээр ер нь мэдээж асуудлуудыг сэдвүүдийг гаргаж ирж мэтгэлцэн одоо талуудын одоо байр суурь олон ургач байдлыг гаргаж ирж байгаа нь бас нэг талтаа сайн. Яг зүгээр хид хідэн өнцгүүд байна. Өөрөөр хэлэх юм бол одоо үндсэн хуулийн суурь үзэл баримтлал болох парламентын одоо бүгд найрамдахын засаглалын одоо асуудал дээрээ энэ бас сөргнүүлээ авчрах гэдэг нь парламентын арчлыг байхгүй болгох. За парламентын дархлааг бас одоо үгүй их ийм зарим заалтууд бол байна гэж харж байгаа. За нөгөө талдаа бас энэ үндсэн хуулийн 19 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр гарсан энэ холимог тогтолцоо олон намууд бас парламентд орж ирж за энэ олон намууд гэдэг бол дараа нь олон одоо талын гэдэг юм уу төлөөлөл нийгмийн төлөөллүүд бас энэ парламентын энэ дээр гарч энэ одоо салбарын байр суурь өнцгүүдийг гаргах энэ болцоо цаашдаа хомигдохгүй гэдэг бас эрсдэл байна. Тэгээ ёс зүйн ч гэдэг юм уу эсвэл одоо цэцгийн шийдвэрээр ч гэдэг юм уу эсвэл намын одоо нэг тодорхой бүтцийн саналаар авчиад жигсаалтын гишүүдийг татна ч гэдэг юм уу. Энэ зүйл бол байх нь одоо бас жоохон асуудлууд дагуулж магадгүй гэсэн өнцгүүд бас байна. Нэг талдаа бол одоо ингээд жигсаалтын гишүүдэд хамаарах тийм. Яг хөө зүгээр тэр намын одоо намаас татах асуудлын тэр бол зөвхөн жигсаалт гэдэг байхгүй. Гол асуудал маань бол үндсэндээ хууль дээр бол жигсаалт юм байна уу, торг юм байна уу гэж сонгоцсон байдлаар ялгсан зүйл байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө нөө сонгогчдын эрх нь бас алдах ийм зүйл болчиход байна. Тэгээ би яг хөө зүгээр бас нэг бодол байдаг. 1992 оноос л хойш Монгол улс бол гадаад дотоод харилцаан дээр өөрөө нэг одоо бие дааж бодлого шийдээ явж байгаа.
Өмнө нь бол дандаа ингээл бас нэг тийм том ахтай байлаа шүү дээ. Эсвэл одоо нэг манж гүрний хитрхи их одоо доминанс буюу энэ тий дарлал гэж ярих уу, эсвэл ерөнхийдөө тийм нөлөөнд байлаа. Дараа нь зөвлөлт холбоот улсын нөлөөнд байлаа. 92 оноос хойш нэг энэ асуудлаа шийддэг эрх чөлөөтэй болчоод энэ эрх чөлөөний батал маань парламентын арчлал байхгүй. Энэ парламентын арчилгаа буцаагаад халдах энэ одоо зүйл нь одоо тийм 92 онд олж авсан эрх чөлөөнөөс тийм нэг залхаагүй л үүд. Энэ ард түмж. Тэгээд нөгөө талдаа бол ерөнхийлөгч сая хаврын чуулганы нээлтэн дээр оролцохдоо та нар зүгээр л ёс зүйн зөрчил гарахгүй л байвал энэ хууль чинь зүгээр штэ. Ёс зүйн зөрчил гарахаас сэргийлж байгаа штэ. Одоо улсын хурлын гишүүний бүрэн эрхийн халхавчанд дор янз бүрийн ёс зүйгүй үйлдэл хийгээд байна штэ гэж тайлбарлаад байлаа л дээ. Яг одоо ч бол механизм байна. Хоёрдугаарт яг ёс зүй гэдэг асуудал өөрөө эргээд юм субъектив бөгөөд өргөө ойлголт байхгүй. Таны харж байгаа үнцэг нэг өөрөө иж болно. Миний харж байгаа үнцэг нэг өөрөө иж болно. За магадгүй нэг үг хэллэг хэллээгээд энэ ёс зүйг байна гэж татах юм. За эсвэл одоо Амгаланбаатар гишүүн маань жишээ нь биеийн үлдийг хүлээж зөвшөөрөх хуулийг явуулж байгаа. Ийм хууль санаач нь ёс зүйг байна гэж татах юм. Наацхийн л ийм асуудал байхгүй. Тэгэхээр энэ өөрөө эргээд ингээд ийм мэтгэлцээний талбар дээр өчтөрч бас Тэмүүжин гишүүн бас байр сууриа хэлээл ахшгүй л бас хит ерөнхий бүх юм субъектив зүйлээр ингэж явна. Тэгээ яг үгүй зүгээр миний зүгээр харж байгаа онцөг бол энэ асуудал зүгээр батлагдсан тохиолдолд бол нэг тийм эрх хөрөгч нам гэхээс илүүтэй сөрөг хүчнүүдэд л халгаатай байлбал. Ерөөсөө л энэ зүйл. За хоёрдугаарт яг би бол зүгээр энэ өргөн барьж байгаа процессоос эхлээд бас анхаарах хэрэгтэй юм шүү. Энэ улсын хурл бол улсын хурлын дэгийн тухай хууль дээр чинь бол зөвхөн улсын хурлын гишүүд өөрөө өргөн барьна. Энэ асуудлыг чинь бас аль нэг субъект буюу засгийн газар ерөнхийлөгч бас өргөн барьж болохгүй гэдэг энэ одоо хуультай шүү дээ. Тэгэхээр энийг хилцээд явах юм бол улсын хурлаар хоригдсон энэ заалтыг зөрчиж өөрөө эхлээл зөрчил гаргаж байгаа. Хилцээч болохгүй гэж байна. Тэгэхээр би бол яг зүгээр энэ улсын хурлынхаа төвшөндөө тэр энэ ерөнхийлөгчийн хуулийг боловсруулсан тэр залуучууд ажил хэсгийг оруулаад тэгээ улс төрийн намуудын талын зөвшөө төлөөллөгийг оруулаад ажил хэсэг гаргаад явах хэрэгтэй байхгүй. Тэгээ ингээд ийм боллоо, ийм хөлбөрөөр байж болох уу гэд. Энэ ч бол нэг энийг хилцэн хилцэхгүй гэдэг нэг туушраад байгаа даа биш. Эхлээд зөв процессор эхлэх хэрэгтэй. Хоёрдугаарт ер нь ямар агуулгаар орж ирвэл үндсэн хуулийн үзэл санаа суурь зарчимтайгаа нийцэх юм бэ гэдэг зүйлээ бодох хэрэгтэй шүү дээ. Тийм л байр суурьтай байна. Ер нь гэхдээ намын шийдвэр гишүүдийн байр суурийг дараад ирнэ гэсэн хандлага ажиглагдаад байдаг л да. Танай намын дарга нар та нарыг хүчлээд хилцээд баталчих юм шүү. Тийм шахалт ирээд эхэлсэн. Одоо яг зүгээр ерөнхийлөгчийн тэгтээ би чуулганы нийлэлтээр хэлсэн үгийг анхааралтай сонссон. Тэгээ ерөнхийлөгчийн нэг үгэн дээр байлаа шүү дээ. Ард түмний шүүлтээр л бас энэ улсын хурлын гишүүд бүгд орж явах хэрэгтэй гэдэг. Ард түмний шүүлт гэдэг энэ үгний цаадах санаа бол би бол сонгуулийн байна л гэж ойлгосон. Сонгуулиар дүнгээ тавьдаг хэнийг дахин сонгохгүй байх уу эсвэл одоо тэг хэнийг одоо нам нэр дэвшүүлэхгүй байх уу гэдэг энийг шийдэл явуучих шүү дээ. Парламент гэдэг зүйл бол ард түмний төлөөлөл хин нэг даргын төлөөлөл биш. Тийм учраас бас нэг айдасгүйгээр ямар нэгэн шахал дарамтгүйгээр бас үгээ хэлдэг байх хэвээр. Энэ бол хувийн асуудал биш байхгүй. Энэ чинь Монгол улсын 92 оны үндсэн хууль буюу энэ тусгаар тогтнол бид эдийн энэ улс орны хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж одоо үндсэн хуулийн амин сүнс байхгүй юу тухайн асуудал байгаа байхгүй. Энийний эсрэг би бол одоо дуурч чадахгүй. Эсвэл энэний эсрэг одоо яаж исэн ч конфликт гарч чадахгүй. Би өөрөө ингэж өөртөө зөрчилдөж буюу ийм амьдын тамлалд ороод явах үү. Магадгүй тэгээд энэ ч олонх шийдвэрээ гаргуул явал тэрийг дагаа явдаг ийм зарчимдэр ийм зарчмын талбар дээр ажиллаж байгаа. Тэгээ арайч удаа бас тийм зүйл болчихгүй хаа л гэж би бодож штэ. За манай нэвтрүүлэг нэг юм гаргаж тавьдаг. За та ойрд зодоо хийгээд байгаа сурагтай. Зодоо хийсэн үү? би яг хоо зодоон гэж хэлмэрг байна уу? Яг хоо аргагүй хамгаалт буюу өөрийнхөө амнаас эрүүл мэндийг л хамгаалсан. Юураас болчихсон бол тоо? За яг зүгээр хэвлэл мэдээлэлээр ингээд төрүүлээд сэвэд хэлээ. Тэгээд хувийн харилцаа гэдэг байхгүй. Ерөөсөө тийм хувийн харилцаа байхгүй. Тэр залуучыг танихч. Зөвхөн л нийгмийн эдийн засгийн амьдрал танаа нам ингэсэн тэгсэн гэж над руу жохоор хөндлөлтөд хандсан. За би болж байгаа чинь би болохгүй байгаа чинь би гээ би бас тайлбар өгсөн. Яг нь ерөнхийдөө танихгүй л дээ. Ганцаараа сууж хат орж ирэл мэдлэл гişүнэ сайн байна уу гэж тэгсэн. Тэгэл танилцсан. Тэгээ яг тэр залуучуудаа ягаал төв тодлогыг 5-10 минутын дараа над руу тэгэл халдлага эхлэв. Халдлагыг бас зарим барны гэдэг юм уу тэр хамгаалагч нар салгаад явталт нэг нь буцаж ирэл мөргсөн. Тэр мөргөхөд л одоо өөрөө би
ямар нэгэн одоо санаа бодлого өгөөл цочол өөрийгөө хамгаалал явж байгаа байхгүй. Тэгэхээр харилцан зодолтон гэсэн үг үү? Яг таныг аргагүй байдалд оруулсан гэсэн. Ер нь яг зүгээр аргагүй ийм нөхцөл байдал буюу аргагүй хамгаалтанд л хийж байна. Би нэг одоо тийм зуралдаал эднэртэй дивж өгөөл эсвэл замталцж аваад янз бүр болоод байгаа юм өөр байхгүй. Бичлэг нь бол байгаа. Би яг зүгээр энийг одоо ингээ олон удаа яриад уг нь ингээ хуулийн байгууллага тэр бичлэгсэж ил болгож өсөө гэж боддог. Яг үнийг хэлэхэд. Би одоо ийм юм яриа сууж байгаа нь бас их утгагүй л байна. Яг нүгэн дэлгэд. Паранд байсан юм. Яг би хуулийнхаа ажлын хэсгийн хүмүүстэй бас нэг оройн хоол энэ төр идчихэд тэгэл явжсэн. Яг зүгээр бас хаврын жуулганд бас хоёр их зүүн тодорхой хуулиуд хийчих гэж бодож байсан байхгүй компани хууль. За энэ бизнес одоо хоёр их зүүн чиглэлийн хуулиудын ингээд хүмүүс судлаачтай бол за бас санаа оноогоо хэлвэл тэгэл бас нэг ажлын бус цаг байсан. Ийм л зүйл байсан. Тэгэл ганцаараа суугаад байж хахтал ийм зүйл болсон л доо тэгэхэд. Тэр үг нь баар хөнгөө байсан байхгүй. Тэгээ би амганда бас таксиг дууд хоорондоо бас ингээд суугаад цаана 30 минут ч гэсэн хөгжим сонсож идэх болгож утсан байхгүй. Ийм л зүйл. Яг л тэгэл хүний амьдрал хэд хэд энэ талаараа нэлээд тодруулгууд хэвлэлд нээлттэй өгсөн л байсан л да. Тэгээд намайг бол одоо ингээд улс төрийн явуулаханд орууллаа гэж хардж байх шиг байсан. Тэгэж хардах үндслээ нь юу гэж бодож байна? Би нөгөө хэргийн одоо хэрэг тавагдсан материалууд одоогоор ярьж болохгүй. Энэ дээр бас тодорхой зарим гисчийн болоо зарим баримтууд бол байгаа. Магадгүй одоо та бас нэлээд том зодооны нэг хэсэг болж оролцсон шүү дээ. Улсын хурлын дараах хасан амар уйсгалан ерөнхий сайд Зандан Шатар 2-ын зодоонд одоо та ерөнхий сайд Зандан Шатрыг огцруулах гарын үсэг цуглуулсан. Энэ улс төрийн үйл явдалтай холбоотой байх магадaltaй юу? Ер нь холбоотой шүү дээ. Яг хөө тэгэл тухайн үед харагдаж нэг үзэл, уулзч учрыг гэж нэг яриад за дарамтлч нэг үзэл. За мөн бас даах сунгацсан бацаа нарыг алнаа гэж нэг яриад ийм л зүйлүүд болсон шүү дээ. Яг л одоо ил цагаан бүгд л одоо камерын өмнө хараад нэг соёлтой дүрсгээл яриад байгаа болго цаанаа бол та нар юу юм? Бид нар энэ намын одоо бараг л гар одоо тий энэ баг нь гэдэг ч юм уу нэг иймэрхүү та нар бол дөнгөж нэг сонгогчод байгаа шүү. Гэл иймэрхүү юм. Тэгэхээр бид нар бол үүдүүлсэн ганц л юм зарчим. Энэ зарчмын асуудал байна. Тэгээ одоо парламент гэдэг чинь засгийн газартаа байгуулдаг. Засгийн газар нь одоо бас хууль зөрчигч гэдэг юм уу тодорхой ямар үйлдэл гаргаж байж бол засгийн газар хариуцлага тооцох нь парламент байгаа байхгүй. Хариуцлагын асуудлыг санаачлах нь улсын хурлын гишүүдэд байна. Ийм л зүйл байсан. Тэгээд одоо улсын хурлын одоо гишүүд за ялангуяа би яг баланкан дээр зурулсан. Ерөнхий сайдыг засгийн газрыг огцруулах санал гаргаснаас хойш бол одоо байнгын л юмд дам шахалтанд байна. За хоёрдугаар би энэ одоо олон жил яригдаад байгаа нүүрсний булгаа дээр аптек гэрээг ил болгочлоо гэж бүгд шуугаал ингээл хэлсэн. Яг эцсийн дүндээ аптек гэрээ бол яг. Гэтэл энэ аптек гэрээнүүдийг хэн байгуулагддаг чиглэл шийдвэр өгöd байгаа юм бэ гэдэг зүйлийг ил болгоё гэсэн. Энэ саналыг төсвийн тухай хуулийг дааж гарах хуулиуд дээр саналаа өгöd байнга ороо чуулган тэмцсэн анхны хэлцүүлэг дээр. Хоёр дахь хэлцүүлэг дээр. Гэтэл эцсийн хэлцүүлэг дээр хассан. За энэ гэрээг хийх шийдвэрийг хэн гаргаад байгаа юм бэ гэдэг. Тий, хэн чиглэл өгöd энэ гэрээнүүдийг байгууллагыг чиглэл өгсөн. Зөвшөөрөл өгсөн. Энийг ил болгоё гэсэн. Тэгээд энийг ингээд гаргаад дэмжигдээ явсан. Би бас яг чуулган дээр одоо бас энэ нүүрсний булгааг бол жинхэнэ одоо ил тод болох юм байна. Энийг бас тэнцсэн гişүүдээ баярлалаа гэсэн. Төд хөдөлгөөн буцаагаад ажлын хэсэг нь оролдоод энэ саналыг эцээлэгтэр хассан. Энийний дараа ингээл одоо хайтаахан байгаараа, хэмжээтэй байгаараа гэдэг л зүйлүүд ингээл одоо ирж байна. Тэгээд одоо яг энэний л гурыг амсаж байна да. Тэгээд яг үндэ хэлэхэд энэ зарчмын шаардлагатай байл хариуцлага тооцох санал гаргасан. За эргээд байдаг л одоо улс төрийн үзэгдэл буюу энэ одоо бас л олон хороо шийдэх намын дарга төрсөлдсөн үнийг ч үт юм уу хүн алж чандраллаа ч гэх шиг. За тэгэл одоо энэ хурлыг зүгээр үргийнхаа дагуу өдөрцөн хүн дээр төр эрхийг авлаа ч гэх шиг. Иймэрхүү ингээд одоо цаг үе өсөл ойлгомжтой л байх шүү дээ. Ингээд давхцсан гэж бол байхгүй. Тэгээ бид ий ч юм бол ингээд гişүүдл байна. Тэр одоо хонгил одоо шүүх эрх мэдл хууль эрх мэд одоо хууль сахиулгын байгууллагын эрх мэдл төр байгаа хүмүүс ч бол хүснээ л хийлгэх юм шиг шүү дээ. Одоо миний арманд бол одоо миний гац өрөөний түлхүүр л байна. Над дөрөв түлхүүр байхгүй. А яг үзлүүдэлтэй өмч байгаа. Энэ зан характер зарчим маань байна. Тэгээ дарамт шахалт ер нь удаа дараа олон ирсэн гэж чинь шантарч байна. Одоо энэ зүйлүүдийг л одоо дав туулна. Ард түмний төлөөлөгч байна.
За эргээд бас ард түмэнд хэрэгтэй хууль санаачлална л гэж орж ирсэн шүү дээ. Яг уу би одоо тэгээд зарим талаараа болоод ажлын бүтээмж бол багасчих юм аа. Бас энэ чинь ингээл хүний сэтгэл зүйн асуудал гэдэг хэцүү юм шүү дээ. Ямар сандал одоо ингээл гэр орноос гараа авцгаа орчин одоо мэддэм үү яа тий албаар ирээд ингээд хүүхдүүд байх чинь хаалга үүдийн бүр ингээд хүчтэй балбаад хонгийн дараа зэрэгцүүлж балбаад тийм юм болж байна. Болж байна. Тэгээ хүүхдүүд бүр айгаад одоо манай бага мах чи одоо ингээд ахтайгаа түр ингээд бит хоёрыг нэг дэлгүүр оршоор хоол хүнс цуглуулад байдаг ус одоо үлдэхгүй гэдэг. Ерөөсөн бүр ингээд хаалгын нүдэд гарч аргагүй шүү дээ. Тэгээ ингээд яг тэр юу хийж ийн гэхээр гэртээ байсангүй энэ төр гэдэг ийм баримтуудыг ингээд зохиомлоор бүрдүүлэл явд юм бэл. Тэгжиж хилийн өрг тавьсан. Тэгээ ийм л зэрэг байхгүй ирж нүдээ. Одоо тийм л юм шиг байна. Би одоо бас нэг хөдлөө яг Лота самбуу гишүүн нэвтрүүлэх дээр яг ийм зүйл ярьж байсан л та. Тэгээ одоо яг тэрийг нь манай хүүхд бол баримтжуулаад авцсан л байлээ. Бүр хаалга нүдээ бүр амар хүчтэй нүдээд. Тэгээ манай нөгөө бас нохоотой нохооцсон гот бүр ингээд нохоо мохогч ингэж нөгөө дууддаг штэ. Тэгж бэр дуудаад ингээд нэрэр нь биш. Одоо нөгөө гэд нэг дууддаг та. Тийм байдлаар ингээд дуудаад ийм амар ингээд явуургүй бөгөөд одоо амар байна. Одоо ингээд эн чинь ингээд гэрүүлийн одоо орчин төртөл одоо ингээд хүүхдүүд төртөл айцтай. Яагаад юм блаа би танихгүй хүнд хаалга тавьж өгөх болцоогүй харсан чинь ингээд хаалга нүдэд бүр ингээд тэг зүнгэж одоо 14 хүүхэд 5 хүүхэд хоёр л байгаа байхгүй. Одоо тэгээд ийм зүйлүүдээр ингээд байгаа учраас зүгээр над бол бас яг хувийн талаас амаргүй байгаа боловч зарчим үн зүйл биш байж шүү дээ. Одоо энэ парламентын арчлалыг одоо хамгаалж хариуцлага алдсан засгийн газар ч юм уу хариуцлага тооцдог эсвэл ард иргэдэд хэрэгтэй хууль санаачлах энэ үүрэгтэй шүү дээ. Тэгээ энэ үүргээ зөв умартаад ерөнхий ингээд тал засаад аялдан дагалдагч хийгээд яваад байж чадна уу? Болно. Гэхдээ тийм сэхэтний орон зай байгаад явах л гэж бодож байгаа. Ярилцъя, тохиролцъя гэсэн санал тавихтаа одоо юу гэж хэлэх вэ? Яг үгүй тэгээ зөв тал зогсоож чи ирээдүйтэй байж дараагийн карьер чинь байж байгаа шүү дээ. Карьер амлж чинь тий. Тийм л зүйл байгаа. Та ер нь улс төрийн томоохон зодоонд Амар Баясгалан дарга Нямбатар гэж хүмүүсийг одоо хүмүүсийн талд энэ гал руу орсон л та. Эргээд одоо тэр хоёрын зүгээс тэр хоёр хайчин гэж байх уу? Хамгаалалт үзүүлнэ гэж байх уу? Би яг тэр хоёрын талд ороогүй шүү дээ. Би парламентын талд л орсон. Нэгдүгээр энэ парламентын арчлал буюу хэдийгээр парламент засгийн газрын гишүүнийг нэг үржилтэн томилдог байсныг үнцүүлийн үржилт хийж ерөнхий сайд өгсөн боловч ерөнхий сайд одоо ямар үндслээр өмнөх засгийн газрын гишүүнийг огцруулж байгаа танилцуулаад дараагийнх томилох ёстой. Хууль зүйн сайд нь байсаар байхад дараагийн хүнийг томиллоо. Тэр хүнийг тодорхой этгээдүүдийг одоо яллах гэдэг юм уу? Энэ хэргийг шийдвэрлэх гэж би томилж гин гэж зарласан шүү дээ. Энийгээ бүр ингээд албан ёсны засгийн газрын пэйж дээр оруулсан. Тэгээд яллаж чадахгүй байна. Сайдаар яллах. Сайдын эмчөөрөө бодлогын асуудал байхгүй. Тухайн хууль зүйн салбарын бодлого болж гин үү болохгүй байна уу? Бодлогын хэрэгжилтээр ямар одоо дэмжлэг үзүүлэх үү? Төсөв санхүү хүний нөөцийн бодлого дээр нь ямар дэмжлэг үзүүлэх үү? Ажлах хууль эрх зүйн орчны ямар байгаа? Ийм зүйл ярьдаг болохоос хин нэгнийг хилмигдүүлж яллахын тулд ял өөрүүлэхийн тулд хууль зүйн сайдыг томилж ийн гэдэг бол энэ ч одоо Монгол улс хаашаа яваад байгаа. Энэ зүйл дээр л игдүүцэж би одоо асуудал тандсан шүү дээ. За хоёрдугаарт энэ амнатын асуудал байсан. Баялагын санд орох хэвээр амнаттыг тухайн оны 25 оны 8 сарын 21 өдөр шиг санаж байна. 55 дугаар тогтоол гаргаад 4-ний 1-ийг биржээр зар, 75% биржийн бусаар зар. Тэгтээ тэр 75% биржийн бусаар зарсныгаа биржийн зарснаар тооцоолаад амнат тооцоол гэж байгаа. Энэ хоёрын зүрхэн дээрээс л ихэд одоо тоон тутамчи бараг $2 зүрх гарсан шүү дээ. Тэгээ эдэн сая тонноос гарах болцоотой билээ. Тэгээд энэ тогтоолыг батлагдахаас өмнө зарагдсан Эрдэнэс тавлогын нурсуудыг энэ тогтоолыг үйлчлэлд оруулж хагаад Эрдэнэс тавлогоо төр тодорхой одоо нурсны борлуулалтын орлогыг үлдээж хагаад тэргээр ашиг сонирхол бүхий худалдаа авалтууд хийсэн гэдэг л мэдээлэл тухайд гарсан шүү дээ. Харин би одоо тэгээд ийм л зүйлүүдийг тухайн зарчмын хувьд тавьсан. Ерөнхий сайд зандан шатрыг огцруулах үндслийг судалж байхад амнаатын хууль зөрчсөн гэдэг одоо шалтгаан нь бол анхаарал татчихсан. Гэхдээ тухайн үед тэр үндслэл нэг тийм олон нийтийн анхаарлыг татаагүй л дээ. Яг нь улс төрийн үйл явдалтай дарагдаад. Тэгээ энэ чинь яг таны ярьж байгааг тайлбарлах юм бол шууд утгаараа амнаатын хүндлэлт хөдөлүүлсэн гэсэн үг үстэй. Ерөөсөө тэгсэн. Хуульд байхгүй асуудлаар
тэр хуулийнхын заалтаар амнаатыг тооцох журам нь байгаа. Журам нь байж зэрэгцүүлээд 8 сарын 20-оос 12 сарын 31-ний хүртэл үргэлжлүүлэх тийм журам гаргасан шүү дээ. Тэгэхээр энэ 4 сарын хугацаанд эдлүүлсэн хуулийн хэрэгжилтийг одоо хангах асуудал нэг л журам гаргах хэрэгтэй байтал 2 журам гаргаж байгаа. Тэгээ хуульд байхгүй гаргачлаа. Бүр ингээд дүүцүүлж тооцох. Тэгээ энэ ингээд бүр ингээд улаан цагаан ноцтой. Тэгээ биржээр зарах болцоотойр буюу биржээр нүрсээ бусад хуулийн этгээдүүд зарах хэрэг хүсэлтийг нь шийдвэрлэхгүйсэн. Цөөн хэдэн хүмүүс л биржээр компаниуд нүрсээ зарж ирсэн. Яг хэний эрх ашиглаж байсан. Би тэгтээ компаниудыг буруутгахмаар байна. Хоёрдугаар миний шүүмжлээд ирсэн юм юу гэхээр энэ уул уурхайн компаниудын одоо амнаатын хөнгөлтийг ийм байдлаар үзүүлэх юм бол энэ хоёудлогын хэлцээр төр ч нөлөөлөх байхгүй. Хоёудлогын гэрэн дээр дотоодын болоо гадаадын хөрөнгө оруулагчид үзүүлсэн тэр таата нөхцөлийг бид бас ялгаагүй эдлээ шүү гэж. Тэгэхээр манай зэстээр бид нэр амнаатыг Лондонгийн биржээр авдаг байхгүй. Тэгэх юм бол одоо оюутлага технологич за бид танаа дотоодын биржээр буюу нийт экспорт нь гаргаж байгаа зэсийн мажмлынхаа нэг 25% зарчээ 75% юугаар зарах нь хамаагүй шүү. Тэгээд тэр 75 танаа энэ дотоодын биржээр зарснаар үнэлүүлж татвараа төлөх юм бол бидэд юу ч хэлж чадахгүй шүү дээ. Ийм улгаач гэх юм уу? Хор уршигтай хийсэн байхгүй. Ерөөсө бүртгэлгүй зарагдаж байна гэсэн үг. Би болохоор ерөнхийдөө асуудлуудыг бол ойлгож ирсэн. Энд чинь ингээд бүр нэлээд комбинацтай усын дээд шүүх мөхтөр хүртэл цахилгааны шүүхтэр нь амнаат төмрийн холбоотой энэ амнаатуудыг оролдоод аргачлалыг халдаж эхлээд ингэ явсан. За дараа нь яг зүгээр үнэхээр аж ахуйн нэгж байгууллагуудын өрсөлдөх чадварыг бууруулаад байгаа бол амнаатыг тэр уртлын тэр хилийн бомтын далайн бомтуудын үнэлгээгээр биш ядаж Монгол улсын хил буюу гашуун сухбат юм уу ирээний хүртлэх тэр зардлуудыг тооцоод тэндээс ядаж амнаат авч болох байхгүй. Гэтэл бүр ингээ бирж буюу тэгээ манай бирж дээр ерөөсө тухайн үед цөөхөн хэдэн компаниуд нүрсний үн аялцаж авдаг манипуляц их болцоотой. Хилийн үнээс уламжсантай 20 хэдэн долларын зөрүүтэй байсан. 20 хэдэн долларын зөрүүнээс ч амнаат авахгүй л гэсэн үг байхгүй. Тэндээс чинь $1-2 усын төсөв болоод баялагын санд орж ирэх мөнгүүд алгуулсан л гэсэн үг. 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн. За үүний бараг 50% нэг компани эдэлсэн байна гэдэг. За яг одоо тэр мэрийг татвараас гаргана авчих нь үстэй. Тэгээд ерөнхийдөө Монгол улс тухайн үед 80 сая тонн нүрс зарна гэж тооцоолж ирсэн бол байгаа. Тэгээд 8 сарын 20-ны өдөр тэр засгийн газрын тогтоолыг батлах үед бол нэг 22 сая тонн нүрсийг гаргах тооцоо байсан. Тэгэхээр энээрээс тооцоо хийж үтсэн. Хоёрдугаар сүүлд ингээд бас сураг сонсоход өмнө зарагдсан нүрсүүдийг ч гэсэн журам батлагдсны дараагаар ийш нь ингэж хамруулад ингээд тооцоо явсан. Тэгэхээр эн чинь ингээд тэр жилээ бараг бүгдийг хамруулж байгаа. нөгөө багш эмчнэрийн цалин нэм хөнгө чинь тэнд л алдагдсан гэсэн үг шүү дээ. Төсөв харин дутсан шүү дээ. Тэр дутагдал төсвийн одоо дутуу хэсгээ яаж нөхөх юм бол? Нөхсөн юм бол. Одоо тэгэл ерөнхийдөө ямар ч гүйлгээ хөрөнгө оруулалтыг хийгээхгүйгээр л цалинд төрийг нэг тавьсан байдлаар л оног тусгаал гарсан шүү дээ. Бүгд мэдчих шүү дээ. Тэн чинь ноцтой үстэй. Гэхдээ тэгээ энийг л ярьсан. Тэгээ ийм юм ярьлаа гэдээ одоо ингээ шийтгэлийн амсаал байж л. Харин ийм ноцтой зүйлийг бас нэлээ энгийнээр сайн тайлбарлах хэрэгтэй байгаа хэл та ойлгохгүй юм уу? Тухайн үед та мэдэн шүү дээ. Ер нь зүгээр одоо улс төрийн нөхцөл байдал юу болов? Асуудлуудыг яаж одоо агуулга биш шал өөр зүйл оров. Ийм л өс. Энийг бол тухайн үед амхандаа тайлбарлал хэлсэн. Сүүлдээ ч одоо тэгээд манайд чинь одоо тийм хэвлэл мэдээлэл янз бүрийн биш. Одоо ер нь зүгээр асуудлуудыг бас ингээ нарийн сонсохоор аимшигтай юмнууд болсон юм бэл. Тэгэл яхаарахгүй асуудлуудыг зарчмын хувьд тавьсан. Тэгээд улсын хурл яг зүгээр зарчмын хувьд олонхороо шийдсэн, цэц орж ирсэн. Хэл өрнөсөн шүү дээ. Тэгэл яг өнөөдөр бас л улс төр одоо процессууд бас л амаргүй л ах шүү. Би одоо бас нарийн мэдээлгүй нөө мэдэхгүй байна. Энэнийг одоо нөгөө тухайн үед улсын валютын сангийн нөөц багассан гэдэг шалтгаанаар тайлбарладаг байлгүй эсвэл одоо цаанаа өөр зорилготой юм. Яг нь ерөн зүгээр одоо төсвийн одоо орлого тодорхой төвшөнд бол бас асуудалтай байна. Ялангуяа төрийн сангаас хөрөнгө оруулалтын чиглэлүүд гарахгүй байна. Одоо ч тэр тухайн жилийн тендер худалдаа авалтын ажлыг хийчихэд мөнгө авч чаддаг аж ахуйн нэгжүүд байгаад байгаа шүү дээ. Энийг л хэлчихсэн. Тэгээ наад тоо яг үе. Угаасаа Монгол банкны болон бусад арилжааны банкуд дээр байгаа тоонуудыг хамж хэмээн юм ярьж болно. Нүүрсний хулгай гэл ингээд уг нь бол нийгэмд анхааралд оруулсан. Тэгээ нүүрсний хулгай олон янзын хэлбэрээр явагддаг юм байна л да тий. Жишээлбэл одоо нэг компани ингээд төмөр зам барина гэж
нүүрс бартраар одоо би энгийн хэлбэрээр бол бартраар аваад тэрийгэ хямдхан үнээр авсныгаа хулгай гэж нэрлэдэг байгаа. Хизээ хойно баригдсныхан дараа. Гэтэл энэ амнаатын хөнгөлөлтийг ч гэсэн бараг хулгай гэж тооцоолохоор юм шүү. Харин тийм. Угаасаа үндсэн хууль болоод ашиг нотмлын хуульд зөрчилдөөд юм шийдвэр гаргасан шүү дээ. А би бол аж ахуйн нэгж байгууллагуудыг бол нэг буруу шахахгүй байна. Эдгээр чи ямар хууль тогтоомж гаргаж хүн тэрийг тааж мөрдөх байхгүй. Тэгэхээр тэдгээр хүмүүсүүдийн ирэх ашиг сонсож жагаад дүүцүүлэх биш магадгүй хилийн үнийг тогтоох аргачлалаа өөрчлөөд за ганц мод ирээний бомб ч үт юм эсвэл тэр ховдын бомбтар гарч байгаа шүү дээ бас тодорхой хөшөөтэй ургаан нуурс. Ямар бомбтар байдیں۔ Энэ нүүрснийхэн дээр тогтоох арга зүг зөв болох ёстой л байхгүй. Монгол улсын ирэх ашиг тэргүүлж хангах ёстой шүү дээ. Гэтэл цөөхөн хэдэн компани манипуляц явж байгаа хөрөнгийн биржээрээ тооцно гэж яваад тэрийг зохиомлоор үнийн уламж бага амнат төлнө гэсэн үг. Тухайн үед одоо би хилийн үн одоо хятадын гайл татвар ороод нэг $124 байж байгаа. Манай биржийн үнэ нэг $91 байлаа. Би бас андуурч магадгүй шүү одоо тоогоо. Тэгээ энэний зөрүүнээс чинь тэр $30 тэр $30 дээр амнат төлөхгүй байна л гэсэн үг байхгүй. Та бодоод үзтээ. Одоо тэр $30-ын 5% гэдэг чинь баг $1.5 байхгүй. Тоон тутам. Тий тоон тутам. Тэгээ тэр мөнгө өөр зүйлүүд явж гин тодорхой ирэх ашиг зөрчилж байгаа хүмүүсүүдийн одоо худалдаа авах гэрээ ээжлээ тендер шалгаруулад гэрээ явуулах мэдээлэл өгсөн байсан шүү дээ. Та хэд хэвлэр явуулсан анзаарсан л хэлбэт. Та харин ер нь жоохон зөөлрсөн байна уугүй юу? Гэхдээ би одоо байгаа гарал шүү дээ. Зөөлрөн гэдэг ямар утгаар хэлээд. Хууль зүйн сайд энэ хоёр сайдын ажлыг дүгнэж. Ер нь энэ үний бас халдлага өртөөгөө бас манай намд бас гişүүд бас ховор шүү дээ. Өчтөрхөн гэхэл оюутлогоос орж ирсэн 20 сая доллараас сэтгүүлчид хаалтын гэрээгээр мөнгө авсан гэдэг. Гэт ийм үед одоо бид нэр хэвлэл юу яах вэ? Би бол одоо хамгийн сүүлийнхэн тэр чиний зүгээр хүндэд тавьж байгаа юм дээр санаа зовж байна. Марг ерөнхий сайд загнуулаад оюутлага өрөө төлчлөө гэдэг аахгүй үгүй л тийм ч угаасаа маргаа явж байгаа ч гэсэн төлөх энэ хуулийн хугацаатай. Хуулиараа тэгээ баталсан бид нар. Тэгээ энэ арбитр дээр чи буруугаар ирэх юм бол энэ мөнгийг бид нар буцааж төлнө шүү дээ. 20 он болоо 21 онд бас татварын маргааны гараад акт тавихт нь манай дундын тасанд татварын мөнгө орж ирсэн шүү дээ. Засгийн хурлын гишүүн булган туяа гишүүний одоо бүрэн эрхийг түтгэлзүүлэх талаар яриад байгаа л да. Энэ дээр та ямар байр суурьтай байна? Улсын хурлын дотоод зохион байгуулалт үйл ажиллагаатай холбоотойгоор цэц орох хэрэггүй. За хоёрдугаарт яг цэц маш том үндсэн хуулийн зарчим алдагдсан. Та 2022 онд жижиг таван толгойн бэтээр ажиллаж байсан. Хойд хэдэн төгрөгийн цалинтай ажиллаж байсан бэ? За одоо Нямбатар дарга Батамгалан гишүүн хоёр нэлээд ширүүхэн дайтал байна л да. Нямбатар дарга нийслэлийн Монгол Ардын намын дарга авч үлдэж чадахгүй. Юу гэсэн үг одоо хийж байгаа шүү дээ. Тэр гишүүдийг үгүйсгээд одоо ингээл нэг дарга чиглүүлээ солигддаг шиг тийм бол байж болохгүй л үү. Одоо намын асуудал байдаг бол намынхаа рингэн дээр үзэхгүй бол болохгүй. Та харин ер нь жоохон зөөлрсөн байна уугүй юу? Гэхдээ би одоо байгаа гарал шүү дээ. Зөөлрөн гэдэг ямар утгаар хэлээд байгаа. Хараа одоо маш олон дарамт ирээд дарамт шахалтыг хэрсэн гэж. Гэхдээ одоо нэг яг зөвөр хуу хүн дээр нэг дийлгээл одоо янз бүрийн байдлаар яагаад байгаа юм алга. Тэгтээ мэдээж энэ юмнууд байна. Тэгтээ эний чинь л одоо бас би хэлээд байна шүү дээ. Би одоо ингэчээд аль эзэн одоо нэг тал засаа ч юм уу явж чадахгүй. Нөгөө зарчим үнцүүл хിവэрээ парламентын тал зогсноо. Парламентын эсрэг ямар нэгэн одоо хууль тогтоомж орж ирвэл би дэмжиж чадахгүй гэдэг зүйлийг минь шулуухан л хэлээд байгаа зү. Зарчим хിവэрээ. За та олон жил хууль зүйн яамд ажиллаж байсан. Одоо тэр хууль боловсруулах тал дээр нь ажиллаж байсан гэсэн үг. Одоо бол та улсын хурлын гишүүн үйлчлүүлэгч тал нь гэх юм уу та. Ер нь бас хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргаарч ажиллаж байсан хүний хувьд дараа намын гишүүн хууль зүйн сайд энэ хоёр сайдын ажлыг дүгнэж. Сүүлийн үед одоо бүр хуульчдын дунд ийм маргаа яваад байна л та. Хууль зүйн сайд нь хизээч одоо ингээ амаараа ингээд хүнийг ялалтгүй маа. Тэг ялалчаад араас нь яг одоо хуулийн гаргалгаатай хэрэгжүүлж байгаа ажил нь алга байна. Биш хүмжлээд байна л та. Би яг санал нэг байна. Би одоо өөртөө хоригчоор ячаад намын баг хурлуулдаг тэр өдөр хууль зүйн сайдын яамнаас ялагчлаар татгснаа мэдсэн шүү дээ. Хэвлэлээс үү? Тий. Ийм л зүйл байгаа. Тэгээл одоо хүнийг маш аимшигтай хүнд ноцтой гэмтэр хүнийг бүр аллаа чандарлаа бушилцсан юм байлээ. За ер нь тэр хүний асуудлаас болж ялагдагчаар татагдсан гэж үү? Тий. Тэгэл ер нь энэ хүний бас халдлага өртөөгөө бас манай намд бас гişүүд бас ховор шүү дээ.
нямдурж байгаа нэг хэсэг баахан лудлаа яриад ярьсан. За Чимдийн Өрлбаатар багчин бас л баахан хуулийн уулгааж, төсвийн уулгааж, олон улсын зээл тусламжийн уулгааж гэсэн болдын жавхлан адмиралтай холбоотой бас л ясээс уулгааж тэнд баригдсан нэг залууг тэрнтэй холбоотой л гэсэн мэдгүй одоо тэгэл одоо яг тохоо нийлүүлэл ингээд камерын цуугаал идэм билээ. Би бас гайхтын зарим талаараа. Тэгээ одоо яг бас л сая баахан юм ярил билээ. Тэгээд яг дэрийгээ үнэхээр одоо мэдээлэл интернет бол үгүй шалгуулах хэрэгтэй. Түүнээс биш ингээд нийгэмд ингээд хууль зүйн дотоод хэргийн сайд гэдэг буюу шударга ёсны сайд гэдэг энэ нэрийг зүүж хагаад ийм одоо юу гэдэг мэдээллүүдийг цацчаад дараа нь ингээд юу ч болоогүй юм шиг ингээд тэ тайлбарч өгөхгүй хөвлөж цутагаал ийм байж болохгүй л дээ. Тэгээ яг ер нь хууль зүйн сайд гэдэг бол бодлогын юм ярих хэрэгтэй. Бодлогын юм ярих хэрэгтэй. Тэрнээс биш нэг хууль сахиулах байгууллагын хэвлэлийн төлөөлөгчийг өмнөөс нь гараад тэгсэн юм тэгсэн одоо тэгж гин гэл. Ийм байж болохгүй. Амаараа баахан хүн яллаад идэг. Тэгээ яг шалгаж байгаа юм уу? Хууль зүйн талаас нь тэгээ авсан арга хэмжээ байгаа юм уу гэхээр одоо ингээд харагдаж байгаа юм байхгүй хаад идэг. Яг одоо тэгээд хууль зүйн дотоод хэргийн сайдын ажлыг ерөнхий сайдын өмнө хариуцах ёстой л доо. Тэгээд ерөнхий сайд маань юу гэж бодож байгаа би сайн мэдэхгүй байна. Яг уу зүгээр дүгнээчээг бол одоо шударгаар. Гэтэ би бол инквайри сайдтай хувийн янз бүрийн харилт одоо асуудал бол байхгүй. Зарчим ярьж байгаа шүү дээ. Хоёр дахь сонгогчлоо. Одоо шиндэн нэгсэн зүйл бол байхгүй шүү дээ. Дэд цайдаар ажиллаж исэн, урд нь хамгийн даргыг нээжсэн ч гэдэм юм. Ийм зүйл баг. Тэгэхээр одоо тэр хүн бол нэг салбартаагаа танилцах ямар ч цаг хугацаа алдах зүйл байхгүй. Асуудлуудаа мэдж байгаа. За тэгэл одоо Нямбатар сайдын үед ажлыг хүлээж авч явахдаа бараг 30-аад үеийн төсөл 20-д нь бараг би өргөн байхад бэлэн байсан. Ийм үеийн төсөл хүлээлгээл өгсөн. Ийм л зүйлүүд байгаа. Тэгээ яг зүгээр ингээл тэр оруулж ирээсэй. Тэгээ оруулж ирээсэй гэж бодчих. Сайн мэдэхгүй байна одоо тэгээд мэдээж тодорхой ажлууд хийж байгаа л гэж одоо бас ярих юм биш үү. Тэгээ одоогор бол яг усын хурал дээр хууль зүйн салбар дээр гэрүүлийн процесс л орж ирлээ л дээ. Тэгээд ийм хөл зүйлтэй байна. Тэр хууль зүйн сайд маань хэд удаа. За нэг удаа бол бас яг хэд удаа ингээд бас хэвлэл рүү хэвлэлээр хвчлөөрөө гэх юм уу. Сэтгүүлчдийн нэр хүнд рүү хаалдаж сэтгүүлчдийг бас ингээл амаараа эдгээр ингээл тийм газраас тийм мөнгө авсан. Нүүрсний машин авсан. Олон хэвлэл сэтгүүлчид нүүрсний машинтай одоо оюутлогоос орж ирсэн өчтөрхөн гэхэл оюутлогоос орж ирсэн 20 сая доллараас сэтгүүлчид хаалтын гэрээгээр мөнгө авсан гэд ийм үед одоо бид нэр хэвлэл юу яах вэ? Би бол одоо хамгийн сүүлийнхэн тэр чиний зүгээр хүндэд тавьж байгаа юм дээр санаа зовж байна. Оюутлогоо дээр одоо энэ арбитрт орж байгаа тактик хилцээ бүгдийн задлаа хийчлаа шүү дээ. Тийм риод ажиллаж исэн хоёр хүний шүглүүлээлгээд өөрөхөөс одоо манай Монгол Улс ирэх ашигын төлөө ажилуулад ингэ явсан чинь бүгдийн зарлаад яасан ч гинөө. Мэдхгүй аимшигтай. Тэгээ одоо энэ 1.1 их 80 төгрөгийг оюутлогоо риогийн татврын энэ маргаатай холбоотойгоор урьдчилаад аваад угсаа хуулиар урьдчилж авдээ. Дараа нь 1.6 буюу сая 1.5-ыг авлаа. Бараг ерөнхий сайд загнуулаад оюутлогоо рио төлчлөө гэдэг аахгүй үгүй л тийм ч угаасаа маргаа явж байгаа ч гэсэн төлөх энэ хуулийн хугацаатай. Хуулиараа тэгээ баталсан бид нар. Тэгээ энэ арбитр дээр ч буруугаар ирэх юм бол энэ мөнгийг бид нар буцааж төлнө шүү дээ. Тэгээ ингээд бүр шоудаад улс орноор сэгэлж тоглоод хоёр улсын засгийн газар буюу хооронд байгуулсан гэрээ хилцээрүүдээ яасан чулгаач гинөө ийм зүйл болгож дэвргээд мэдхгүй одоо энэ галдаад харилцааны энэ геополитик болон бусад нөхцөл байдлын амаргүй байж хат ингэж өөрийнхөө явц өрх устдаа одоо улс төрийн зорилгоор ингэж болт юм болов би сайн мэдэхгүй. Тэгээд яг 20 он болов 21 онд бас татврын маргааны гараад акт тавихт нь манай дундын дасанд татврын мөнгө орж ирсэн шүү дээ. Тэрийг нь ковидын үеэр 300 мянган нарийн яруу юм байгаа. Тэр хууль татврын багц хууль батлагдаад за тэрүүнтэй зэрэгцээ бид нар бас захиргааны ерөнхий хууль Нямбатар сайдын үед бас хууль санаачлаа. Энийг дагаж захиргааны хэрэг шүүгтийн шийдвэрлэлт хууль дээр өөрчлөлт оруулсан. Энэ оруулсан өөрчлөлт нь юу гэхээр арбитрийн татвартай холбоотойгоор арбитрийн маргаа өсвөл энэ Монгол улсын шүүгтэр яваа захиргааны маргаан тэр дундаа татврын маргаан зогсож шүүгдэг төдөлгөлцний хэцсэн байсан. Бидэд нийт эрх ашигын төлөө маргаан бол зогсож болохгүй. Тэгэхээр бидэд арбитрийн шийдвэрийг хүлээлгөхгүйгээр энэ захиргааны одоо маргаан буюу татвартай холбоотой маргаан шийдэгдэх ёстой гэдэг хуулийг хийгээд энэ дээр ч оюутлогоо бүр сандраад нилээн риогийнхан сандраад бүр цэцэд хүртэл хандсан шүү дээ. Тэгээд эн чинь төлөхөөс өөр аргагүй болоод бүр захиргааны шүүхийн хэрэгүүдийг нь
төтгөлзүүлсэн байсан хэрэгүүдээ шийдээд ингээд яваад Монгол Улс эрх ашигын төлөө явсан байхгүй. Бидэд энэ хууль эрх зүйн гаргалгаа болоод энэ маш олон тактикуудыг одоо хэрэгжилж ийж энэ Монгол Улс эрх ашигыг бас хамгаалах тэр одоо Монгол Улсын нэр дээр бичигчээд 2.3 тэрбум долларыг тэглэх гэдэг. Тэгээд энэ Лондонгийн одоо арбитр дээр явж байгаа татварын болоо бусад маргаан дээр нэг 12 асуудал байгаа. Энэ асуудлуудыг эвийн журмаар шийдэж болохын урьд шийдийгээд 9 асуудлыг энэ тохирох хэмжээнд очиод нэг 3 асуудал байсан. Гих зэрэг ингээд хилцээрийг нь ч явуулж исэн татварын одоо арбитрийнхаа хаяхгүй ингээд явж исэн. Тэгтэл одоо ингээд мэдхгүй хаана хин юу хариуцчих бүү мэд. Одоо тэгээд одоо ингээд татварын маргаан ингээд жил дамгаал үргэлжлээл яваад л байгаа. Тэнд хизээ шийдэгдэх. Тэгээд ийм л байна. Тэгээд ийм одоо хууль зүйн дотоод хэргийн сайд гэдэг бол Монгол Улсын бас одоо яг энэ арбитр дуудагч байгаа тийм Монгол Улсыг одоо арбитр дуудагч байгаа асуудлыг төлөөлж тэр ажлыг одоо хариуцах зохион байгуулдаг хүн ийм болчингүй бөгөөд ийм олон зүйлүүдийг ярьж илээ. Тэгээ одоо энийг дараа нь үр дагавар энэ хариуцлагыг хинч хүлээхгүй л байх л та. Би бол энэнд л одоо маш одоо болгоомжлолтой бас хэцүү баг. Тэгээ одоо бас яагаад ингэж идэм бол гэдгийг сайн мэдэхгүй. Тэгээ та бас сэтгүүлчдийг тэгсэн л чи би одоо сайн мэдэхгүй. Ямар одоо байдалтай та нартай харьцдаг би сайн мэдэхгүй учраас. Тэгэхээр үгүй баримт байдаг бол гаргаал тавьчих хэрэгтэй. Тийм л зүйл байгаа. Тэгээ одоо яг хөтэ тэгэл би ямар хүний тэр цээж тархинд нь орж өөрөөр нь сэтгэж бодож үтсэн биш би сайн мэдэхгүй яг үнэ хэлээд. Арбитрийн маргаан дээр өөр болчмгүй үйлдэл нь өөр ямар асуудлыг хэлж байна та? За яг би зүгээр сая л ингээл ярьлаа шүү дээ. Яг үндэ хэлэхэд жишээ нь 2.3 тэрбум долларыг одоо тэглүүлэхийн асуудлуудыг хуулийн ферм өслөд авбал баг үнийн дүнгийн төдөө үгээл ярина. 2.3 тэрбум доллар шүү. Энэ одоо хэдийн их 80 төгрөг. Тэгэхээр энийг чинь ингээд тактикийн үед одоо бас зөвл ашигласан биз дээ. Тэнд нь ажиллаж исэн, асуудлыг мэддэг. Энэ ерөөсөө одоо оюутлогын Рёгийн менежментийн алдаанаас болсон байна. Уул техникийн өслөөс болоогүй байна гэдгийг ярьдаг, шүглүүлээдэг ийм хүмүүсүүдийг Монгол Улсын талд элсүүлээд шүглүүлээлгээд бид чинь ийм давуу хожиж гарч яхад тэрийг ингээд буруу мушгаад одоо мэдхгүй. Тэр хүмүүсүүд нь одоо шинэ Монголын талаар одоо цаашдаа янз бүрийн ярих юм уу? Одоо хамгаалж ярьж өгч чадах юм уу юу? Ийм л зүйл болгож штт. 21 онд юм ярьжсэн. Оюутлогын талаар дотоос нь ярьжсэн хоёрыг хэлж байна. Тэгэд тэр л юм шиг ба. Одоо би бас нөгөө зарим нууцын юмтер би бол бас танилцахгүй шүү дээ. Би бол яг зөвхөн хилцээрийн нарийн бичгийн дарга, хилцээрийн ахалж зүүнний Баатар дарга. За манай Солонгод эцэд бол арбитрийн хариуцсан явжсэн байхгүй. Тэгэл ийм л зүйл. Яг үндэ хэлгээд тэгэл манай яамнаас өөр хариуцах хүн байхгүй. Тэгэл бид чинь нөгөө шавар тувсан шарын эзэн энд ч оюутлогоо энд ч л харбийн одоо тэр ганц мод гашуун сухатын хил болбол энд ч орооно энд л авилгалтай тэмцэх тэнд шүүлүүлэх тэднийг олж ирэх. За энд ч хөрөнгө оруулалт ирэх ашиг хамгаалж одоо энэ дотоодыг үүссэн байгаа энэ нөхцлүүдийг хамгаалах энд одоо ингээл нийтийн мэдээллийн илтууд буй цахим багц зүйлийг гаргаж энэ мэдээллийг илтууд болох гэл бүгдийг л одоо ингээл нэгэн цаг үед л хийсэн шүү дээ. За засгийн газрыг огцруулах хуралдаан нь үндсэн хууль зөрчсөн гэж үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргаад одоо улсын хурлын гишүүн булган туяа гишүүний одоо бүрэн эрхийг түтгэлзүүлэх талаар яриад байгаа л да. Хуульч хүний хувьд асуухад энэ дээр та ямар байр суурьтай байгаа вэ? Улсын хурлын дотоод зохион байгуулалт үйл ажиллагаатай холбоотойгоор цэц орох хэрэггүй. За хоёрдугаарт яг цэц маш том үндсэн хуулийн зарчим алдагдсан. Улсын хурлын шийдвэр гарсны дараа цэцийн хяналт эхэлдэг. Гомдол мэдээлэлээр, хүсэлтээр. Гэтэл шийдвэр 20-нд гарлуу да тий. 16-нд хэрэг үүсгэсэн цэц. Бүх юм зохион байгуулалттай бол харагдаж байгаа шүү дээ. Тэгээ энэ одоо яг зөвхөн цагаан дээр хараар үлдсэн баримт. Бүх энэ зүйлийнхаа одоо ярьдгийнхаа эсрэг зүйлүүдийг зарим тэр цэцийн гишүүд маань хийсэн. Улс төрийн хараат байдал байна л гэж би харж байгаа. За хоёрдугаарт бид эдийг буруутгах. Тэр саналын томыг буруу ураалгалаа гэдэг. Би энэ дээр нэг баримт төвлө харуулж тийм үү. Энэ баримт дээрээс би зүгээр нэг зүйл за энд олдвол гэж харуулъя. Олдохгүй би өөрөө ярьчих идөө. Улсын хурлын юу гэдэг үндсэн хууль батлагдаад 19 онд үндсэн хууль батлагдаж энэ заалт маань орсон байхгүй. Тэр үндсэн хуулийн заалтыг нэг удаа хэрэгэлсэн. Тэр нь юу гэхээр хөрс өх ерөнхий сайд нөгөө өөрөө хүсэлтэд өгсөн шүү дээ.
Тэгсэн чинь тухайн үед өөрийн хүсэлтээр огцрох асуудлыг зохицуулах хууль эрх зүй байгаагүй байхгүй. Байгаагүй. Тэнгүүт нь тухайн үеийн төрийн байгуулалтын байнгын хорооны дарга энэ гишүүд одоо ерхий сайдыг огцруулж байгаа энэ залтаар одоо ерхий сайдын өргөдлийг авч хилцье гэд одоо хурлын протокол дээр бүр хэлсэн бит. Монгол Улсын ерөнхий сайд өөрийнхөө саналаар огцорж байгаад үнэхээр харамсаж байна. За тэгээд ерөнхийдөө за ингээд парламентын түүхэнд ийм юм зүйл гарч байгаагүй гэд. Тэгээд энэ хуралдааны тэмдэглэл дээр за би энэ тодруулсан хэсгээ бас танд бэлдээгүй учраас яачлаа. Гол асуудал юу гэдэг вэхээр энэ юу шүү би 21 оны 1-р сарын 21-ний өдрийн пүрэв гарагийн нэгдсэн хуралдааны тэмдэглэл баг. Тэгээд ерөнхий сайдыг өөрийнх нь хүсэлтээр огцруулах горин байдгүй, зохицуулт байдгүй учраас гишүүд ерөнхий сайдыг огцруулж байгаа хураая гэд 19 онд орсон энэ үндсүүлийн өөрчлөлт 21 онд өөрөө улсын хурлд хэрэгэлсэн байхгүй. Тэнгүүт байнгын хорон дээр санал хураасан. Байнгын хорооны саналаар дараа нь чуулган дээр хураасан. Ерөөсөө л юм зүйл. Тэгэхээр байнгын хорон дээр жишээ нь гишүүд яаж санд өгөхийг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгээд тэр саналын томьёолоор нь чуулган дээр оруулж хураалгана. Тэгвэл уг асуудал буюу уг санаа нь арилаагүй. Угаасаа л ерөнхий сайдыг огцруулах санал хураагдаж байгаа. Тэгэд ийм л зүйл болсон. Өмнө хэрэгжилж байсан заалтыг ахаад хэрэгжилсэн. Тэгэхээр тэр бол булган туяа дарагч байд юм уу? Тэр хуралдааны одоо асуудлыг ингэж буруу зүрх мушгсан гэдэг бол огтоос худлаа. Хоёрдугаарт улсын хурал гэдэг бол төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллагын бүрийн эрхийг гишүүд өөрөөсөө аавна гэж байхгүй. Хүмүүс жоохон андуураад идэв юм шиг л засгийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж засгийн газрын эрх мэдлийг авах гэдэг. Энэ улсын хурал чинь засгийн газрыг байгуулдаг байхгүй үндсүүлэр. Хариуцлага тооцно. Улсын хурлын мандат ч ард түмнээс ирж байгаа мандат. Энд харин эрх мэдэл маань хадгалагддаг. Засгийн газарт биш. Тэгээ яг эсрэгээр нь яриад одоо ингээ хурал даргалсан хүн дээр хүртэл ийм асуудал ярьж байгаа нь харамсмаар л үт. Одоо тэгээ ямар процесс болох юм бол? Одоо би бас хэргийн нөхцөл байдлын янз бүрийн сайн мэдэхгүй байна л да. Тэгээд ийм зүйлээр явна гэдэг бол одоо гадна талдаа энэ парламентын арчлал энэ үндсүүлэлт ёс эргээд энэ эрх мэдлийг одоо хуваарлт тэнцлийн асуудал маш олон зүйлүүд л одоо ингээд бүр нэг юм худал зүйл шиг заримдаа бодогдох юм шүү дээ гэдэг. Ер нь Монголын бас ард түмэнд бас нүүлэн жилийн нарнаар олдсон энэ 92 оноос хойш үндсүүлэлээр баталгаажуулаад явж байгаа энэ арчлал. Энэ чинь бид нар одоо нэг сүүлийн бас нэг 200-300 жил дандаа бусдаар юмаа заалгаж ирсэн шүү дээ. Одоо нэг өөрөөр юмаа заалгаад энэ эрх чөлөөнөөсөө бид уйдаагүй. Бид иргэн эрх чөлөөнөөс залхаагүй байгаа шүү. Цөөхөн гэдэг юм хэсэг бүлэг эсвэл нэг хүний тийм засаглал шилжих ямар сонирхол байхгүй. Чин ард түмэнд буюу олуулаа засаглах тухай ярьж байгаа шүү. Би бол энийг л одоо хамгаалж ярих хэрэгтэй гэж үздэг. Энэ ч өөрөө эргээд 92 оны үндсэн хуулийн суурь зарчим. Бидэд үндсэн хуулийг хамгаална л гэж тангаар өргөсөн шүү дээ. Та 2022 онд жижиг таван толгойн бэтээр ажиллаж байсан. Тухайн тэдэн төрөний цалинтай ажиллаж байсан бэ? За одоо хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр гаргацсан. Тухайн үед нэг 7 сая хэдэн зөвчөлөө авдаг л байсан. Хэдэн сар ажилласан? Би 6 сар ажилласан. 6 сар ажилласан. Яг 6 сарын хугацаатай томилогдоод 5 толгойтой очиод Эрдэнэс 5 толгойтой холбоотой тэр мөрөгцөг алга болгосон шүү дээ. Тухайн үед та санаж нөгөө мөрөгцөг шатаад алга болсон гэж ярьдаг байсан. Тэр мөрөгцөгийн асуудлыг шийдээд Эрдэнэс 5 толгой төлөх ёстой байсан 48 тэрбум төгрөгийн шийдээд 5 толгой дээр засаглалын асуудлыг сайжруулад тендерийн хуулиар явдаг байсан. Тендерийн хуулийг мөрдүүлээд анх удаа бүх худалдаа авах ажиллагаануудын тендерийн хуульд мөрдүүлээ. Шилэн дансанд бүх мэдээлэл нь ордог болгоод за ингээд одоо наад захын нэг механикч одоо томилдог байхгүй. Шарын голын уурхад ажиллаж ирсэн нэг залууг одоо бас авчирч ирсэн санагдаж байна. Тэгэхэд тэр залуу ирэхэд тос маслыг солих тэр үйл ажиллагаанд ярихад л жилд хагас жилийн байдлаар 5 тэрбум төгрөгийг нэмчихсэн байхгүй. Зүгээр л уцс зөгтөг хотоос очиж бүх машинуудын тос маслыг сольдог гэсэн гэл боддоо та. Тийм үрлэгэн байсан. Яг энэ чинь өөрөө ирэхэд орон нутгийн өмчт компани байхгүй. Тэгээд одоо ийм л зүйлүүд байсан. За тэгээд уурхаа дээр одоо хөдөлмөр аюулгүй байдлын юмнуудыг бол одоо би бол мэрэгжлийн уул уурхай юмнаас 2 хүн авч утсан. Тэр хоёр бол нэлээд сайн хийсэн. Би бол сүүлд яг хүмүүсээ сонсож байгаа шүү дээ. Үнэхээр одоо 5 толгой дээр ингээд сэглээд ингээд хөрөөний ир шиг олборлдог байсан бол одоо бүгдийг ингээд тэгшлээд
ингээд явсан бас ийм зүйлүүд бас ингээд сайжирсан шүү. Уулуурхаа дээр нэг тээврийн машин нүүрс очиод гарахад 150 мянган төгрөг хураагаад зогсож ирсэн хулигайнууд байд шүү. Би энэ төр дээр нүүрэн дээр нь очиод орон нутгийн хулигайнууд юм. Та нар энэ дээрээс холдохгүй бол зохиромж юу авна шүү гэж би одоо тэр нүүрс очдаг. Тэр талбай дээр тэд нарт үзэл зогсчихлээ. Одоо ийм зүйлүүдийн л арилгасан. Тэгээд 6 сар ажиллаад тэгээ би засгийн газар тайлангаа тавьсан. За би одоо цаашаа дахиж сунгах шаардлагагүй хаа. Тэгээ шаардлагагүй гэж үзээд гэж хүсэлтээ өгсөн. За тэгээд миний зүгээр дэвшүүлсэн санаа бол ер нь энэ одоо уурхайн асуудал дээр бол одоо орон нутгийн өмч байгаа. Энэ орон нутгийн эмчийг хэрэгжүүлэхдээ энэ сонгон шалгуулалтын тэр зөв зарладаг болох хэрэгтэй байна. Бүх зүйлүүдийг хувьцаа эзэмштэй хурлаар нь шийдвэрсэн. Би ч нэг бэт гэсэн мөртлөө яг бас нэгдүгürt жижиг тамдлаа маань онцлогтой. Нэг хөрөнгөний бирж дээр гарцсан. Маш олон хувьцаа эзэмштэй. Хоёрдугаарт орон нутгийг бас оролцоотой. Тэгээд ийм байсан учраас би бас яг энэ одоо хэдийгээр бэт гэж очиж байгаа боловч бүх зүйлүүдийг энэ төлөөлөл өгөх зөвлөлөөр нь оруулж шийдвүлээд бүгдийн тендер худалдаа авалт энэ ингээд зарлая гэж шийдвүлээд ийм л зүйлүүдийг ингээд хийх явсан. Одоо харин хяналтыг хэн тавьж байгаа вэ? Ийм алдаанууд давтагдахгүй байх баталгаа байгаа юу? Би одоо мэдэхгүй байна. Одоо яг үндэ хэлэхэд би яг зөвөр тухайн момент маань бол одоо бас надад бол шин зүйл байсан. Тэгээ би бол очиод компани засаглалын яг зөвөр хувийн эрх зүйн талаар жоохон нөгөө судалдаг учраас за компанид нэг ийм ядаж наацахын удирдлага байх хэвээр. Төрийн эмчт орон нутгийн эмчт компани бол тендерийн хуулийг барих хэвээр. Зүгээр л хөрс суулдаг компаниудаа гэрээ хийдэг. Бэлэнээр үйлдэж авалцдаг гэж юм уу юм. Тэгээд тэр мэрийг бүгдийн зогсоогоод ингээд тендерүүдээ ингээд 2 багц болгоочлоо. Тухай тендер зарлаад. Тэгээд ерөөсөө уурхаа өөрийнхөө эзэмшлийн тракторууд нь тэнд гинжин тасраад зүгээр ингээд зэврээ твтцсэн. Тоодогч. Бүр ийм л байлаа шүү дээ. Тэгэл одоо бас яг үндэ хэлэхэд энэ аж ахуйн юмнуудыг чинь бас яг л одоо энэ хуулийн ингэж хийх ёстой байна гэдэг зүйлийг бас биетээр мэдрээд ирж байгаа юм чи. Тэгээд мэдрээд одоо хуулиараа шийдэх өөрчлөсөн юм байдгүй. Гэхдээ одоо тэгээд хуулийг Нямбатар даргын үеч нэг төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн компани тухай хууль өргөн бариад хилцэхгүйсээр хагаад 24 онд сая шинэ парламент гараа бүх хууль буцсан шүү дээ. Нөгөө ийм хуульд болцсон байхгүй буцаад тэгээд сая засгийн газрын хэрэглэх газрын дараа учрал дарга ажиллаж хагаад өргөн барьсан энэ хуулийг. Би одоо ажлын хэсэгт нь байна. Ажлын хэсгийг нь бол өөрийн төвөө гэж ахалж байна. За энэ хуульд маань 2 багц хууль байгаа. Нийтийн өмчийн тухай хууль байгаа. Нийтийн өмчийн хуулийг номин жимэг гишүүн ерөнхийдөө одоо базаа зохицуулаад би төрийн бол орон нутгийн эмчт компанийн энэ хуулиуд энэ одоо ингэ зэгцлээд тэгээ буцаага том ажлын хэсэгт асуудлуудаа танилцуулаад ингэ явъя гэд явж байна. Тэгээ энэ асуудал шийдэгдэхгүй бол улс төрийн намын санхүүжилтж бохирдно энэ төрийн өмчийн асуудлыг дагсан нүүрсний урилга зэлгээтэй асуудлууд шийдэгдэхгүй. За ер нь тэгээд энэ манай улс төрийн том ах нарын зодоо чи энэ хавцал байх шүү дээ. Тэгээд энийг л одоо шийдэх ёстой шүү дээ. Тэгэл хуулийн төслийн хилцэхгүй хойшлуулад идэв юм. За одоо тэгэл яг явж л байна. Одоо тэгээ батлагдаасаа гэсэн хүлээлттэй л шүү дээ. За ерөнхийдөө ярилцлага маань өндөрлж байна. Сүүлийн асуулт маань Нямбатар дарга Батамгалан гишүүн хоёр нэлээд ширүүхэн дайтал байна л да. Бараг нэг сарын хугацаа үргэлжиллээ. Нямбатар дарга нийслэлийн Монгол Ардын намын дарга авч үлдэж чадах уу? Юу гэсэн үг одоо хийж байгаа шүү дээ. Энэ одоо альва нэг институцийн нөгөө эрх мэдлийг шилжих гэдэг зүйл юм уу? Энэ зүйл чи 4 журмын дагуу явна шүү дээ. Энэ нийслэлийн намын одоо бас бүтцийн байгууллага хурлаа шүү дээ. Тэр гишүүдийг үгүйсгээд одоо ингээл нэг дарагд чиглүүлээ солигддог шиг тийм юм бол байж болохгүй л үү. Тэгэхээр би бол нөгөө зарчмын асуудлууд байх. Яг нөгөө хурлын 4 сард болох үү? Тэр зарим одоо намын асуудал байдаг бол намынхаа рингэн дээр үзэхгүй бол болохгүй. Тэгээд одоо ингээд янз янзын байдлаар ингэж төрлөөч гэдэг юм уу эсвэл нийтийн талбар руу оруулж ирээд ингээд байж болохгүй. Тэгэхээр зарим зүйлүүдээ бас ингээд зохистол байх хэрэгтэй. Би бол яг зөв хөвлөөс хараад өндөө хэлгээд бас зарим талаараа бас гайхсан, цочирцсан л байдалтай л байна. Тэгэхээр хэдүүлээ нэг юм батлагдсан 4 журмыг одоо бас нэг давж энэ ус руу идэг бас энэ зүйлүүд бол бас хэцүү юм да. Тэгээ намын төлөвшил байд юм уу? Энд чинь зан олон мянган одоо намын идэвхтэн дэмжигчдийн асуудал байна. За эргээд Нямбатар дарга өөрөө энэ нүрээрээ нийслэлийн намыг тэргүүлж энэ сонгуульд мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлж ороод ялсан шүү дээ. Тэгээ мөрийн хөтөлбөрөөрөө хэрэгжүүлээд явж явах шиг байна. За.
Хэрвээ ерөнхийлөгч өргөн барьсан одоо улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль батлагдвал таних шиг одоо тань дээр үсэт байгаа кейс байна шүү дээ. Ялагдагчаар зодоо илээ гэдээ ялагдагчаар татсан. Ийм асуудлаас болоод эргүүлэн татна гэсэн үг. Миний энэ асуулт одоо ч үеийн хуулиар асуудал шүүх шийдвэрээр гаргавал шийдэн шүү дээ. Тэгэхээр энэ цаана өөр юм яваад байгаа байхгүй. Ягаад гишүүдийг жигсаалтын бус наман татна. Энэ зөвхөн манай намын асуудал биш ээ. Энэ ч энэ жижиг намууд болон бусад намууд ч халдварлан бусад жижиг намуудын одоо сонгогдож орж ирсэн хүмүүсүүд чи ийм юмар ч ингээл дэгдэж штт. Тэгээ татуулна штт. Энэ өөрөө ирээд Монголын парламентын асуудал, парламент буюу энэгээр дамжаад Монгол улсын энэ тусгаар тогтнолын асуудал байхгүй. Тэрнээс биш одоо ингээд хувь ганц нэг гишүүний одоо улс төрийн карьерч байт юм уу? Энэ зүйлийн асуудал биш шүү. Миний асуудал бол одоо ч хуулийн зохицуулттай. Би тэгтээ хууль шүүхийн байгууллагаас үнэн тогтоогод өгчөөсөө л гэж бодож байгаа. Асуудлууд яриад тэр бичлэг сачлагийн ханаадаар дүн бас дүнэлтэйг өмнөц. Тэгээ би одоо хэвлэлээр нэг л их муухай нэр зүүж чадаад бас жоох харамсаад байгаа. Тэгээ яа гарахгүй тэр бичлэгийг би гаргаад өгье гэхээр хэрэг тавцж учраас би гаргах хэрэг байхгүй. Ийм л зүйл. За бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За та бүдгийн ажилд ирсэн амжилт хүсье. За. Бизнес эрхлэгч та санхүүгийн эргэлтийн зээлээ NetPay-ээр санхүүжүүлээрэй. NetPay бизнесээ тэлэх боломж бий.